10 дугаар өрөө үзүүлж байна. Муур эзнээ үхээсэ гэж шүн болгон гэрээ 3 тойрдог бол нохоо эзнээ өгчихвээ гэж шүн болгон гэрээ 3 тойрдог гэсэн үг байдаг. Үнэн худлыг мэдэхгүй ч монголчууд эзнээс муурн дургу гэдэг. Бямсүрэнгийнх шинэ байшинд ороод удааг хуйлаа. Шинж гэж хотын цагад жилийн өмнө барьсан байшин боловч хүн амьдардаггүй байж. Уг байшинг Бямсүрэн хамтхан авсан болохоор хэрэндээ олзуурхаж байлаа. Тэгээд гэрээд огчулж дуусаад төлөө түлшээ бацаахаар 2 хүүхдээ гэртээ орхиод эхнэр ундрахтайгаа цайд цах явжээ. Цайд цахаас сэргээд иртэл баг хүүн нэг жижигхэн муур тэрч гисэн сууж байж. Юу муур олохыг нь асуудал. Та нар явсан агуур нэг хүн манай хаалгад огссон. Би тэгээд онгойлгож өгөөгүй. Тэгтэл энэ муур салхивчаар ороод ирсэн. Ингэж. Бямсүрэн нөгөө муурыг гаргаж хаях гэтэл хүүн аваа энэ муурыг би дэжээч гэж гуугаад байсан гэж. Тэгээд тэр муурыг дэжээхээр болжээ. Нэг өдөр ундрах зургт үзээд сууж байтал коридорт хүүн уйлах шиг болжээ. Очоод хартал хүүн шалан дээр хойчихсан өнөөх муур цээжин дээр нь суучихсан байж. Ундрах муурыг хөөгөөд хүүгээ босгоод яасан ээснийг нь асуудал. Намайг энэ мууртай тоглож байтал ард нэг хүн дуугарах шиг болсон. Таныг юм болов уу гэд эргээд хартал нэг хүн хальт харагдаад алга болчихсон. Тэгээд би хайгаад уйлсан гэсэн байна. Тэр өдрөөс хойш хүүн нэг л аймхаа болж үе дэв дав хийдэл зочдөг болжээ. Ундрах үүнийг Бямсүрэн тэлтэл тэр байр золиг муурнаас ажаахаа айсан багаз. Муурыг нь хөөгд явуулчих гэсэн байна. Тэгээд тэр муурыг уудан тэгээд том хүүдээ өгч миний төөрүүлчээ дэрдэ минийхөө гэж. Гэтэл хүүн өнөөх муурыг төөрүүлэлгүй уутынх нь амигч нээлгүй тэр жигтэн даран ширүү чулууж чад иржээ. Тэрнээс хойш 7 хоног байтал нэг шөнө Бямсүрэнгийн байшингийн галдгооны өрөөнд чимээ гарах шиг болж. Ундрах гайхаад галдгооныхон өрөөрөө шагаатал харанхуйд яг л нэг хүн байгаа юм шиг санагдаж амьсгалах нь хүртэл сонсогдох шиг болжээ. Гайхсан ундрах хинбэ гэтэл хөрөгчнийхэн цаанаас нэг хүн босоод ирэх энэ. Тэр хүний нүд харанхуйд нов ногоо харагдахаас гадна аманд нь цагаан соёо гэлдсэн байж. Ундрах учиргүй айгаад хашгиртал өнөө хүн чинь түүн рүү үсрээд ирсэн бөгөөд энэ үед өрөөний гэрэл асч Бямсүрэн ороод ирж гисэн. Үгүй энэ нөгөө муур шивдэ гээд муурны сүүлнээс брайд зогсож байжээ. Ундрах дараа нь жаахан тайвшраад үгүй энэ золиг яг л хүн шиг харагдсан да. Энд нэг учир байна. Ёстой сонь золиг байна гэж хичнээн хэлсэн ч нөхөр нь идэгсэнгүү. Маргааш нь хүүгээсээ муурыг хаана хайсныг асуухад юу би уудных нь амийг нээхэ мартаад тарин шин рүү шидчихсэн. Тэр муурлаа өгсөн баха гэсэн байна. Өгсөн муур яагаад гараад ирсэн? Бас тэр ногоонуудтэй цагаан соёотой хүн ямар учиртай болохыг ундрах ойлгосонгүй. Тэр өдрөөс хойш Бямсүрэн тэр хүнийг харсан ба шүн босоод би засах гээд явж байтал цонхныхын давцсан дээр ногоонуудтэй урд үстэй эмэгтэй хүн сууж байснаа нэг харахад муур олжчихсан байж. Тэгээд түүнээс айгаад би зассан ч байхгүй орондоо бодож ороод хэвдэж байтал бодолгүй таазан дээгүүр нь нэг юм яваад байх шиг байж. Нүдэнийгээ тартал нэг нэрийсэн харим яг л муур шиг дөрөв мөчөөрөө таазнаас зөөгчихсэн байж. Сайн додруулаад харвала хөрлийсэн хөвгцрээтэй эмэгтэй барин хүн өөдөөс нь цоо ширтэж байсан гин. Үүнийг ундрахч бас харсан байна. Тэр хоёр яаг учраа олохгүй байж үтэл өнөөгч нь муур болоод цонхоор гараад явчихж. Маргааш нь Бямсүрэн ундрах хоёр лам тандан шөнийн болсон явдлыг мөн нөгөө муурны тухай ярихад лам тэр муурыг өнөө шөнө дахиж үзэгдвэл үүнийг цацаад маргааш намайг гэртээ аваачаарай гээд нэг үнс шиг юм өгсөн байна. Маргааш нь мөнөөх ламыг гэртээ аваачсан бөгөөд лам тэдний гэр дээрээд хаанха чөтгөр үзэгдсэн галдгооны өрөөнд нь орж дотроосоо төгжиж аваад өдөржин ном уншаад оройхон хэрд гарч ирээд
Зойлог гэж. Дана байшин ч өдгөртэй юм байна. Энийг хэзүүж өдгөр байна. Хурд нэг гадны шашинтай хүн энэ байшинд нас урсан юм шиг байна. Тиймээс шарын шашны ном нүүлүүлж чадахгүй. Танах чиндээс нүүхээс өөр аргагүй болж тээ. Ингэсэн гэж. Ингээд Пямсурангийнхаа тэр байшингаас нүүсэн байна. Сөүлд нь хүмүүсийн яриаг сонсвол уг байшинг гадаадын хос 2 залуу бариулан сууж байсан бөгөөд жилийн дараа эмэгтэй нь өвчнөр нас баржээ. Тэгээд эрэхтэй нь нутаг үзэхдээ байшиндаа нэг жижигхэн моорын зулцаг оргичход явсан гэдэг. Харин тэр моор нь үлбэрж өгсөн юм санж. Тэгээд эхнэрийнхэн сүнс моорын сүнстэй нүгдсэн бололтой байж. Монголчууд бид өөрсдийгөө хөх тэнгэрээс заяатай хөх чонын удам гэж эрднээс ярьж түүндээ итгэсээр ирсэн хүмүүс. Тэгвэл энэ удаад чонын бэлтрэг суулаад өлөгчин чонын сүнсэнд торлогдсон нэгэн залуугийн явдлыг өгүүлье. Батбаатар нийслэлийн нэгэн сургуульд бэцгийн багш хийдэг. Тэр бээр 2012 оны өвөл сурагчдын хамралдаар Аранга аймгийн Хангай суманд байх аавынхаа дүүгэнд зожилжээ. Түүнийг очиод удаагүй байтал туснуудагт чонын бэлтрийг өндөр үнээр авна гэсэн гадаадын хэдэн хүн иржээ. Тэгтэл өгийн анд оргоотой аавгах нь догтж суугаа болон Батбаатарыг ядгаж аюулаа явж химроо сэргэнг хэдэн бэлтрэг суйлж гадныхын зарыг л та гээд салхаа байжээ. Тэгэхээр нь Батбаатар зөвшөөрөн ахтайгаа бэлтрэг суулгахаар морьтой явсан гэж. Тэр хоёр явсаар барыг завхны их уул сумын нутгаас шахав нэг чонын үр олж бэлтрэгийг нь суйлсан байна. Тэгэхдээ ах нь дөрвөн бэлтрэг байна. Нэгийг нь үлдээ. Тэм домтой юм гэж байсан ч Батбаатар цаа их эзэн чүмхий бага эзэн чүмхий юу л болов гэжтэй. Гээд тоолгүй дөрвөлнгийн шуудаалаад хөдөлжээ. Ойр хавьд нь айлмтэнгүй зэлүүд газар явж байсан учраас ах нь ихэж жирхэн зайлг. Чи бид хоёрыг гिचий чондагах үедээ нэгийг нь үлдээд гэл байсан юм гэж хал гэлж явсан байна. Тэгтэлч удалгүй шүн дундын үед ойр цайд чон уртаар үлжээ. Үүнийг сонссон ах нь Батбаатар тандан за тэр хоёулаа тэр хадыг бараад юм бой. Гिचий чон бэлтэргийн араас яахаарахгүй ирж гэсэн байна. Тэгээд тэр хоёр ойролцоох 2 том хадны нөмөрт буун гал түлээд гिचий чоныг оджээ. Тэгтэлч удалгүй сүйт хийсэн 2 амтан тэднийг тойрч эхэлжээ. Сайн ажиглавал томоос том азраган чон дагуулсан гिचий чон нааш цааш холигж байж гин. 2 чон сүүлдээ бүр ойр тэнгэрээд гिचий чон үе оцон сууж галсантайгаар үлж азраган чон араа шүдэ ярьцаалган архираад эхэлж. Энэ үед айд сандарсан Батбаатар дэсгэл алдран шуудан дотор гинж байсан бэлтэргнүүдийг бууныхаа бөхсөөр гаслуулан чарлуулан зөхөж гарчээ. Тэгтэлч азраган чон тэдэн рүү дүүлэн ирсэн байна. Энэ үед бууга бэлдэн анад суусан авгах нь түүний ганц л буудаад унагч гэж. Тэгсэн чинь гिचий чон мөн архираад дайрчээ. Тэгтэн түүнийг Батбаатар зогор азаар буудаад алжчихж. Ингээд тэр хоёр бэлтрэгний олцтой 2 чонын арьстай харьсан байна. Удсанчгүй Батбаатар буцхолж өөрийн алсан гिचий чонын арьсыг аваад гэртээ иржээ. Тэр эренгүүтээ нөгөө арьсаа том өрөөнийхөө ханд хадаж эхэл багталтайгаар хэрхэн алснаа ярьж хөөрцгөлсөн аж. Тэгээд тэр хамт ажилтдаг хэдэн хүнээ урьж хоолцоо хийн бэцхан найр хийгээд шөнийн 2 цагийн үед хөвдөжээ. Тэгтэл шөн дундын үед ямар нэгэн амтан яг л чихнийх нь хажууд архирах шиг болсон байна. Зожиж сэрсэн Батбаатар өндин харвал юу ч байсангүй. Харин хан дөлгөөтэй чонын арьсны нүд согч шиг улайран гэрэлдэж харагдсан аж. Юу болоод байгааг ойлгоогүй Батбаатар орноосоо басвал яг ард нь яа гарахгүй чон архирах шиг болжээ. Тэгснээ өрөөнд додуур нь ямар нэг амтэн сүр сар хийн гүүх шиг болж. Энэ үед Батбаатарын додор давжтан хөөдөн хөлсөн чи харж ирсэн чи. Би ч нэлээд согтчтэй гэж удан буцаад унтсан байна. Үүнээс хойш 3 хоногийн дараа
Батбаатар нэлээд оройхон харж явдал яг түүний өмнөр нэг том саарл нохоо гүн өнгөрснөө жаахан зайдуу очоод оцон суугаад үлжээ. Батбаатарт яагаад ч юм өнөө гिचиж он биш байгаа гэсэн бодол төрсөн чи өөрийгөө бараг шоосоор харьсан аж. Тэгтэл тэр шөнө тэдний коридорт монл чон болох чимээ гарсан байна. Тэр үед Батбаатар их нартайг жижиг өрөөндөө унтаж байжээ. Тэр шөндөө Батбаатарын нойр хүрсэнгүй. Өглөө босоод харвал коридорынх нь ханны цаасыг ямар нэгэн амтэн самарда тайжчихсан мөрөө байж. Харин дараагийнхан шөнө Батбаатар нөгөө гिचиж өнөөхөн арьсыг балкон дээр гаргаж тавиад унтж. Тэгтэл монл шүн дундын үед балкон дээр нь чон ойлгох чимээ гарчээ. Тэгэхээр нь Батбаатар бас ч балкон руу харвал сонхныхын цаана сэрвэнийх нь үсэн сэгсийгэд босчихсон нэг чон арай шүдэ харзаалгаад цог шиг улаануудаар цоо ширтээд сэгний идэл байж байсан байна. Үүнийг харсан Батбаатар бараг ухаан алдах шахан орлууга зүтгвэл цонхон тар нархийн хагарч өнөөх чон яах ихийн зургу Батбаатарыг даран үнжээ. Батбаатар ч айсандаа аимшигтэйгээр бархирч эхнэр нь сэрж гэрлээ хасан харвал өрөөнд юу ч байсангүй. Тэгсэн хэрнээ цонхон юу ч хагарчихсан байж. Эхнэр нь айц залгалсан Батбаатарыг тэр шөндөө хэмдэг твтүүлсэн бөгөөд тэр байн тэр чоны арьсыг шата ингэж ойрлоод байж. Батбаатар удалгүй хэмлэгээс гарч ажилд орсон юм. Үнэхээр ч мөнөөх арьсыг үгүй хийснээс хойш түүнд ямар нэг юм сонсогдож харагдаа байсан аж. Өрийнхээ хойноос гансран тэмцээд алуулсан өлөгчин чоны сүнс үгсэн чи Батбаатараас салахгүй арьсаа даган ирж зовоож байсан төвх энэ бол.